Гэмтэл сог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгаар 150-аас 200 хүүхэд үйлчлүүлж байдаг. Тэгээ хүүхдүүд маань одоо бас энэ эмчилгээ нь бол нэлээд тийм удаан хугацаагаар үргэлжилдэг. За эргэж бас эмнэлгийн тусламж үйлчлэгээ авах шаардлагатай болдог гэдэг үднээсээ энэ хүүхдийн тасагтаа бол онцгой анхаарах ийм шаардлагатай байдгийг. Өнгөрсөн 4-р сард гэмтэл сог судлалын үндэсний төвдөө ирж ажилласан юм аа. Ингээд хүүхдийн тасгаар ороход бол бас орчин нөхцөл нэлээд хүндхэн байсан. Тэгээ сайтын багцаас 1-р тасаг, 2-р тасгийг засварлах ийм санхүүжилтийг шийдвэрлсэн. Тэгээ 2-р тасгаа үнэхээр сайхан засварлаад орчин нөхцөлийг нь бүрдүүлээд эцэг эхчүүд хүүхдүүд сэтгэл хангалуун байх ийм сайхан одоо засварыг хийж чадсан байна. Би үнэхээр гэмтэл сог судлалын үндэсний төвийн удирдлага хамт олноор бахархаж байна. Тэгээ өнөөдөр бас одоо манай эрүүл мэндийн яамтайгаа зэрэгцээд үндэсний үйлдвэрлэгч Тоди компанийн маань бас тэр болгон одоо хэвтрийн памперсаар хангаж чадахгүй байгаа одоо өвчтнүүдэд зориулаад олон мянган ширхэг живхийг хандуулсан байна. За манай Unitel компанийн маань хүүхдүүдэд зориулсан зөвхөн хүүхдийн сууг үзүүлэх төр тоног төхөөрөмж сарын хурамжаас хөнгөлөд хүүхдийн засгийн өрөөнүүдэд бол телевизээр тавиад ийм сайхан боломжийг хангасан байна. Хүүхдүүд удаан хугацаанд дэмжлэгддэг учраас уйддаг. За одоо бас аль болох хөдөлгөөний хязгаарлах ёстой байдал гүйж харах гэдэг. Тэгвэл одоо өдөрт бас тодорхой цагаар өөрийнхөө дуртай хүүхдийн сүгийг үзэх боломжтой. Нөгөө талаас хөдөлгөөний хязгаарлах ийм сайхан боломжийг ингээ бүрдүүлж өгчээ. Тэгээд энэ сайхан менежменттэй ажиллаж байгаа хүүхдийн төлөө сэтгэлээ гаргаж байгаа хамт олонд би талархаж байгаагаа дахин илэрхийлмээр байна. 21 аймагта 6 сарын хугацаагаар багаар ажиллаж байгаа. Энэ 6 сарын хугацаанд гэмтэл сог чиглэлийн месаслыг газар дээр нь хэрхэн яаж хийх вэ, сүүлийн үеийн эмчилгээ технологиг танилцуулах 6 сарын сургалт явуулж байгаа. За түүнээс гадна аймагуудын бүх сумдаас ирж яралтай месасл хийх шаардлагатай өвчтнүүдэд эмнэлгийн тусламж үйлчлэгээ газар дээр нь ингэж үзүүлж байгаа. За түүнээс гадна сая манай эмчнэр маань хэлж байна л да. Төрөлхийн одоо согыг илрүүлэх ийм боломжийг бас давхар бүрдүүлж байгаа. За үүний нэг илэрлэл нь бол төрөлхийн түнхний мултралтай байсан хүүг өөр хангай аймагаас авчираад ингээд месасл хийгээд идгээгээд одоо ингээд хөл гар дээрээ босч байгаа талаар ээж нь сая бас бахархаж ярьж байна л да. За энэ бүхэн бод одоо арга байхгүй манай гэмтэл согийн судлалын үндэсний төвийн энэ хамт олонны энэ менежментийн үйл ажиллагаа за ард иргэд ялангуяа хүүхдүүдээ гэсэн энэ сайхан сэтгэлийн үр шим ингэж гарч яана гэж ингэж бодож байна. Тэгээд цаашдаа бол энэ 6 сарын сургалт эмнэлгийн тусламж үйлчлэгээ месаслын үйл ажиллагаа бол одоо хөвсгөл дорнод гэдэг бусад аймагуудад үргэлжлээд ингээд явах юм байнамаа. Ер нь бол бага насны хүүхдээ осол гэмтлийн шалтгаан 1-р байранд бол уналтууд ордог. За энэ уналтууд дотор бол хичээл дээрээ гэмтэх, орноосоо унах, мориноос унах, өндрөөс унах, одоо хашаан дээрээс унах. Хүүхэд манай өөрөө гин томоогүй амтан. Тэгэхээр зэрэг одоо би унчих болов, гэмтчих болов гэж мэддэхгүй, өсөрч харьяаж авдаг. Тийм учраас энэ махуун осол, уналтын осол бол хамгийн түрүү 1-р байранд ордог. За 2-р байранд бол зам тээврийн осол. Машины урд дур гүөх, машин дотор явж байгаад гэмтэх одоо ийм зам тээврийн ослууд 2-р байранд. За 3-р байранд болохоор зэрэг хэв журмын гэмтлүүд одоо зодон, зохион тийм гэмтлүүд бол ордог. За ерөнхийдөө бол одоо манай эмнэлэгт бол өдөрт дунджаар 150-аас 160 хүүхэд гэмтэж ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг. Үүнээсээ бол нэг 5-аас 10 хүүхэд бол заавал хэвтэж мэсцлийн эмчилгээ хийгдэг гэдэг юм тоо баримт бол биднэрт байгаа. Эрүүл мэндийн сайд саран гэрэл сайд маань одоо түрүүний удаа ирж бол манай эмнэлэг дээр ажиллахдаа манай тасгийн нөхцөл байдалтай танилцсан. Тэгээд бол өөрийнхөө сайдын сангаас бол манай тасгийг бол засаж өгөө гэж амсныхаа дагуу одоо бид нар 4-5 дахь сард бол тасгаа бол бүрэн тогтчулж бол зассан байгаа. 91 онд манай гэмтлийн эмнэлэг ашиглалтанд орсон тэр цагаас хойш бол манай засагт бол тийм их засвар бол ороогүй байсан. Одоо энэ удаад бол бид нар ерөөсөө бүх цонх, шал, хулдаас тэгэл ариун цэврийнхаа бүх өрөөнүүдийг зассан байгаа. Бүх сантехникийнхаа засваруудыг хийсэн байгаа. Ер нь бол гэмтэл бол харьцангуй бол хүүхд маань унаад гэмтдэг учраас эцэг эхчүүд нь бол мэддэг эмнэлэгт бол ханддаг. Согог гэж бас нэг том асуудал байдаг. Хүүхэд бол төрөхдөө л одоо тулгуур хөдөлгөөний ямар нэгэн эрхтний согогтой төрдөг. Энийг бол одоо ялангуяа хөдөө орон нутгийн малчид маань бол сайн мэддэггүй. За хүүхэд маань ингэ доголж авж байгаа зүгээр болчдгийг тэрний хүүхэд маань доглон байсан одоо бол зүгээр болсон, майг байсан одоо зүгээр болсон гэсэн байдлаар ханддаг. Тэгэд өнгөрсөн одоо 6 сарын хугацаанд бол манай эмнэлгийн 6 эмч бол хүүхдийн 6 эмч нь Өвөр хангай аймагт 6 сарын хугацаатай ажиллаад
тэнд бол өөрсдийнхөө одоо орон нутгийн хэмжээнд үзүүлж болох тусламж хагалгаануудыг бол хийсэн. Тэгээ болохгүй том хагалгаануудаа бол авчирч бол бид нар энд хийж байгаа. За энэ ямар ач холбогдолтой гэхээр зэрэг тухайн одоо хүүхдийг нэгдүгээр тал тахир дутуу болохоос хөдөлмөрийн чадвар алдалтаас нь сэргийлэх. Хоёрдугаарт бол бас гоо сайхны асуудал те дандаа доглоод хүмүүст яваад байх бол хэцүү, майга яваад байх хэцүү. Энээс бол одоо сэргийлнэ гэдэг бол маш том тийм чухал ач холбогдолтой ажил болсон. Одоо энэ ажил маань үргэлжлээд Хөвсгөл, Дорнод аймагтаас үргэлжлээд явагдаж байгаа. Заашгүй эмнэлэг твтэх шаардлагагүй хэвлэлтийг багасгах. За мөн одоо жижиг мессежлуудыг хийснээр бол яг тэр хүн хүлээгдэл чирэгдэл болоод ингээд яваад байхгүй. Ийм ач холбогдолтой өдрийн эмчилгээ юм бол тэгээд өнөөдрийн байдлаар бол бид сая 2019 оны 1 сарын 1-ээс үл өдрийн эмчилгээгээ нээгээд үйл ажиллагааг нь болж эхлүүлсэн байгаа. За өнөөдрийн байдлаар 200 хүн бол энд тусламж үйлчлэгээ аваад ингээд эмчлэгдээд байж байгаа. Сонгохгүй илрүүлээд бас хүүхдүүд маш нөхцөл хөдлөж дэмжиж байгаа юм байна. Тэгэхгүй бол эдгээр нь мэдэхгүй энэ дэмжлэгийг хэд хоног хаалганд орлоо? 2 хоног дээр хаалганд орсон ба. Специалист